Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт нэг компаниг гүйцэтгэх захирал Халиун Бат оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За үзэгчтэй згс энэ өдрийн мэнд хүргэе. Бид бүхэн өнөөдрийнхөө сэдвээр нэвтрүүлгээр логистик гэдэг сэдвийг сонгосон байгаа. Мэдээж Монголын хамгийн том логистикийн компани захирал өргөгдсөн байна. Тийм учраас бид бүхэн сэдвээр нээлттэй мэдээлэл хүргэнэ гэж бодож байна. Монголчууд зах зээлийн нийгэм шилжээд одоо удаагүй. Гэхдээ логистик гэдэг бол түүхтэй, тийм ээ, дэлхийд дээр олон улсад түүхтэй ийм шинжлэх ухаан гэж би ойлгож байна. Сүүлийн үед орчин үед бол энэ салбар их хөгжиж байгаа гэж бас ойлгож байгаа. Энэний бас ач холбогдол, ач тус нь дэлхийд дээр өгөөж их хөгжиж байгаа гэж бас ойлгож байгаа. Тэгэхээр та логистик гэдэг үгнээс нь авахгүйлаад энэний түүх, намтар, хөгжлийнх нь талаас нь яриад эхлүүл та юу гэж хэлв? Ер нь яг хуу логистик гэдэг нэр томьёо бол харьцангуй сүүлийн үед бид нар нэлээд танил болж байгаа хэл та. Тэгэхдээ энэ хингийн ойлголт ер нь одоо ямар нэг байдлаар бид нар чинь бидний гол зорилго бол хэрэглэгчд нэг үйлчлэгийг ч юм уу эсвэл нэг бараа бүтээгдэхүүнийг одоо нэлийн сэтгэл ханамжтай байдлаар л хүргэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр логистикийн чинь гол үүрэг нь болохоор яг тэр борлуулалт, худалдааны ардалт яг тэр борлуулалт худалдааг гүйцэтгэж байгаа. Бодит байдал болгож байгаа, амьдрал болгож байгаа. Тэгэхээр ямар нэг байдлаар логистикгүйгээр борлуулалт хийгдэхгүй л гэсэн утгатай юм хэлэх гээд л. Тэгэхээр яг өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнд одоо нэг үйлчлэг юм уу бараг зархаар ингээд болоо тохиролцчлоо гэхэд нөгөө логистикийн ажил юу эхэлж байгаа. Тэгээд өөрөөр тэрийг бодит байдал болгох, бодит хэрэгжилт болгоход нь бол хийгдэж байгаа бүх үйл ажиллагааг ер нь логистик гэдээ ойлгоцоход бол их болох байх гэж бодож байна. Энгийнээр хэлвэл. Тий. Энгийнээр хэлэх юм бол. Мэдээж энэ нэр томьёоны түүх бол нэлээд урд нас ярих л байх л та. Ер нь анх бол нөгөө цэрэг айрамтай холбоотой байсан. Ялангуяа цэрэг айрам тодорхой маневр, стратеги хүрээнд наашаа цаашаага том ангиуд, нэгтгэлүүд хөдөлж идэг, байршлуудыг эзэлж идэг. Нэлээд өргөн фронтоор олон чиглэлээр энэ төр одоо явж байгаа шүү дээ. Дайрч байгаа, довтолж байгаа, заримдаа ухрагч хэрэг гарна. Энэ үед одоо цэрэг айрмыг хангах одоо сум хэрэгслээс ахгуулаад л хоол унд бүх зүйлийг яг тэр маневр, тэр одоо стратеги тактикт нийцүүлээд одоо хүрэх ёстой болж байгаа юм л. Дөрвөн шуурга хүрэх ёстой. Яг хэрэгцээтэй газар нь хэрэгцээтэй хэмжээгээр нь тодорхой барааг газар дээр хүрэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ шаардлагын үүднээс л ерөнхийдөө энэ анхны логистик гэдэг асуудал анх гарч ирсэн. Тэгээд ерөөсөө цэвэр айрмаас үүсэлтэй нэр томьёо гэж ойлгож байна. Тэр анх бол логистик гэдэг үгийг нь бол бүр анх Францын айрам өөрөөхөө Наполеоны айрам тий хэрэглээнд анх ашигласан байт юм л. Тэгээд ерөөсөө цэвэр бол дайтахтай холбоотой л үүссэн нэр томьёо. Тэгэхээр монголчууд ч гэсэн бас нөгөө тодорхой хэмжээнд нөгөө их дайчин улс. Тэгээд одоо яг түүх судар ярих юм бол тэр ард нь хөлөвтөн тэр хангамжийг хариуцсан бүлэг хүмүүс явж идэг тухай ингээд дурдсан байдаг. Тэгэхээр монголчууд ч гэсэн бас энэ цэрэг дайны нэлээх туршлагатай, хамжилттай явжсан учраас бас тодорхой хэмжээнд энэ бас энэ хангамжийн асуудлыг шийдчихсэн туршлага бол байсан юм шиг. Тэгээ одоо тэрний хамгийн тод жишээ бол би тэр нөгөө гүзээтэй борц гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл тодорхой хүний хүнсийг айгүй их хэлбэр аргаар зөөхөд хэлбэр нөгөө талаас ашигладаг хэлбэр байдлаар ингээд боловсруулалт хийгээд тэгээд тэрийгэ боцоогаад цэргийнхаа хангамжинд ашигладаг ч гэдэг юм. Ингээд энэ өөрөө бас л нөгөө логистикийг үр ашигтай болгох гэж байгаа нэг хэлбэр юм байна. Логистик гэдэг бол өөрөө ер нь түрүү хэлснээр бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг яг хүнд нь хүргэж байгаа үйл ажиллагаа. Тэгэхээр айгүй олон хүрээг л хамрах байх л та. Бид нар бол бараа бүтээгдэхүүнээ одоо юу гэдгийг анханаас нь хүргэх талыг бодож жишээлбэл үйлдвэрлэнэ гэсэн үг шүү дээ. Энийг тээвэрлэх талыг бодох хэрэгтэй болно. Хадгалах талыг бодож ээж үйлдвэрлэдэг. Тэгэхээр логистикийн асуудал бол үйлдвэрлэл за бүр бүтээгдэхүүний анхны дизайнаас ахуулаад эхэлж байгаа юм л да. Тэгээд буцаагаад эцсийн хэрэглэгчд хүргэсний дараа нөгөө дараагийн үйлчлэгээнүүд байдаг шүү дээ. Одоо нэг баталгаа засварч гэдэг юм уу. Энэ бүх өргөн хэмжээнд дотор явагдаж байгаа маш олон ажиллагааг нийлүүлээ логистик гэж л. Монгол улсад энэ салбар одоо юу гэж хэлэх гээд хүн ам бахтай ч гэдэг юм. Энэ утгаараа хөгжихгүй байна уу эсвэл шаардлагагүй байна уу ч гэдэг юм уу. Яг тэр технологийн төвшөнд ингээд логистикийн үйл ажиллагааг явуулахад Монголд ер нь ямар саад бэрхшээл тулгарч байна?
Би бол Монголд бол энэ салбар бол харьцангуй маш сайн хөгжсөн гэж ойлгож байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр бид нэр өнөөдөр дэлхийн том брэндүүдийг Монголдо үйлдвэрсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж шүү дээ. Тэгэхээр энийг хэрэглэгч ямар нэг байдлаар өнөөдөр өдөр тутам хэрэгжилж байна гэдгийн цаана бол логистикийн маш том үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм. Одоо миний мэдхийн Монголд бол 400 гаруй импортлагч компаниуд байгаа шүү дээ. Импортлагч өргөн хэрэглээний бүтээгдэхүүн импортлог 400 гаруй компани байж байгаа. Тэр 400 гаруй компани гаднаас одоо өөрөлдвөл импортлж бүтээгдэхүүнийг оруулж ирээд эндээ буулгаад хадгалаад тэрийгэ буцаагаад нөгөө жижиглэнгийн сүлжээгээр түгээгээд энэ явж байгаа үйл ажиллагаа чинь логистик шүү дээ. Тэгэхээр энэ ажиллагааг бол маш амжилттай хийж гэнэ гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг тэр програм хангамж тэр одоо техник хангамжийн асуудлуудыг нэвтрүүлчихсэн компаниуд бол маш их байна. Тэгэхээр энэ салбар бол манад бол бас шинэ биш болчих одоо бол харьцангуй. Нэр томьёо нь бол яг уу саяхан сонсогдсон юм шиг мөртлөө бид нар бол энийг бол хийгээд байгаа байхгүй. Таны амжилтын хөтөч Монблан. Томоохон компаниуд гэж яриа л тойлоо. Мэдээж та 400 импортлагч за юу DMCS ч гэдэг юм те. Бизнесийн нэгжүүд нь Монгол орон даяар тарах шаардлагатай. Одоо танайх бол жишээ нь Петровс бол аймаг сум баг болгонд л баг бензин түгээх үүрэгтэй. Тэрийг цаг алдахгүй тийм ээ. Ингээд ирэхлээр яг эндээс юу харагдаад ирэхлээр заавал том компаниуд логистик хийгээд байгаа ч юм шиг. Тэрийг нь дагаад бүтээгдэхүүн өртөг бурааж байгаа юм шиг тийм. Одоо жишээ нь импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд чинь мэдээж их хэмжээгээр оруулж ирж ашиг гардаг юм шиг байгаа юм. Энэний эцэст юу гэж асуух гэдэг нь гэхэлээ энэ жижиг компаниуд ер нь энэ тал дээр их чирэгдээд байгаа харагддаг байхгүй юу? Өөрөөр эдгээр чинь бараа бүтээгдэхүүн хэмжээр авч чадахгүй. Тэгээд хамтраад ажиллах бас их чадвар дутагдаад байгаа маш байдаг. Мэдээж олон компани хамтраад бүтээгдэхүүн нэг газараас тэ ярьж хагаад дундаасаа логистикийн компани гаргаж ирээд одоо энэ үйлчлэгийг үйл ажиллагаа хийүүлэх үр дүнтэй юм шиг харагдаад идэв. Энэ тал дээр танд ямар бодлоо? Ерөөсөө энэ логистикийн үйл ажиллагаа гэдэг нэг англиар бол operation гэж байгаа л да. Operation-ийн нэг хэсэг л дээ. Тэгээд operation дотор энэ логистикийн үйл ажиллагааны одоо нөгөө үр ашгийг хэмжих хэдэн үзүүлэлтүүд мэдээж хамгийн чухал юм бол хугацааны асуудал байдаг. Өөрөөр хэлбэл яг шаардлагатай хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүн бэлэн байсан уу? Хоёрдугаарт нь мэдээж тоо хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл шаардлагатай тоо хэмжээгээр очиж байгаа юм аа. Бас дундаа үргэлдэх, хорогдох тохиолдлууд гарна. Гуравдугаар асуудал бол мэдээж чанарын асуудал. Нөгөө бүтээгдэхүүн маань чанартай байна уу? Яг чанарынхаа хувьд шаардлага хангаж байна уу гэдэг асуудал юм. Дөрөвдүгээр асуудал бол мэдээж хүртэх зарлалын асуудал байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага хүртэх зарлалтай байх хэрэгтэй. Тэгээд яг дөрөвдүгээр нь бол өөрөө буцаагаад нөгөө хугацаанд нь тоо хэмжээгээр чанартай бүтээгдэхүүнийг авчирж байгаа тэр тогтолцоо нь хэвийн сайн ажиллаж байгаа юм бол угаасаа бага байдаг юм бол. Ер нь өртөг зарлаа бууруулах нь өөрөө үйл ажиллагааны ерөөсөө үндсэн зорилго гэж ойлгож болохгүй юм байна. Тэгээд хамгийн гол зорилго нь бол ерөөсөө яг хэрэгтэй үед нь хэрэгтэй бүтээгдэхүүнийг л тэр цаг хугацаанд маш чанартай. Тэрийг л бодож асуудал хандах хэрэгтэй байдаг. Мэдээж их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх хадгалах үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд хэмжээний үр ашиг гэж ярьдаг. Нэгжид ногдох зарлалыг бууруулах бол мэдээж боломжийг олгодог. Гэхдээ заавал тэгж хатуу ойлгож болохгүй. Их хэмэл хийж ээж нөгөөдгөө зардал баадаг гэж. Харин ч эсрэгээрээ зарим тохиолдолд их хийгээд байгаа нь их зардалтай байх тохиолдол бас гардаг. Тэр нь өөрөө буцаад үр ашиг нь харуулж байгаа хэр үр ашигтай үйл ажиллагаа авчирдаг. Тэгэхээр яг уу distribution center ч гэдэг юм уу одоо юу гэдгийг таны хэлж байгаа санааг агуулсан зүйлсүүд бий. Тэр нь юу гэхээр нэгдсэн тийм логистикийн системийг хийгээд тэнд тусдаа өөр нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд, өрсөлдөгч бараа бүтээгдэхүүнүүд тэр логистикийн сүлжээгээр ингээд амжаад яг зэрэглэгчтэй хүрдэг тийм тохиолдол бол баруунд бол зөндөө бий л дээ. Монголд бол энийг хийх гэж оролдож байгаа тохиолдол ч гэсэн би одоо шилбэл миний мэдж байгаа миний дэлгүүр сүлжээ байна. За одоо бид нар ярьслаа гэж бишрэлт бас тийм санаатай ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Гэх мэтлэг ном байна. Одоо MCS байна. MCS distribution компани байж байгаа. Өөрөөр хэлбэл нэг юм
логистикийн урсгал гэдэг маань тэнд маш олон техник хэрэгсэл ажиллаж байгаа байхгүй. Одоо дор хаяж ачааг тээвэрлэх автомашинаас ахуулаад за төмөр замын одоо вагон за агуулгах гэдэг агуулгач өөрөө маш олон тоног төхөөрөмжтэй олон хүн ажиллаж байдаг нэлээд том зарлалын төв байдаг. Тэгэхээр тэр энэ нэгэнт гарч байгаа урсгал зардал дээр бид нар аль болохоор нөгөө олон бүтээгдэхүүнийг гэж өнгөрүүлэх юм бол нөгөө таны хэлж байгаа тэр нэгж ногдох зардал багасдаг. Тэгэхээр орчин үеийн дистрибьюшн центрүүд яаж ажиллаж байгаа гэхээр ерөөсөө тэр хэмжээний үр ашигт дээр хэмнэлт гаргаад тэрийг хоёр талд аваачиж байгаа. Нөгөө бараа бүтээгдэхүүнээ манахаар дамжуулж нөгөө эцсийн хэрэглэгчд хүргэж байгаа компани зардал нь буурдаг. Яг тэгэхээр бид нар тэднэрт өөрсдийнх нь гаргаж байгаа зардлаас арай бага зардал санал болгодог. Нөгөө талдаа бид нар бас тэр бидний одоо гаргаж байгаа зардал нөгөө бидний харилцагчдаа санал болгож байгаа зардлаас бол бага байдаг учраас ингээд хоёр талдаа хожиж идэх гэсэн үг. Тэнцүү хожиж идэх. Тэгэхээр тийм хэмжээний үйл ажиллагаа явуулж чадж байгаа тийм олон бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчд хүргэж чадж байгаа тийм нэгдсэн сүлжээг бид дистрибьюшн центр энэ гэж нэрлэдэг мэргэжлийн нэр томьёор. Тэгэхээр одоо зарчмаараа тэр дистрибьюшн центр руу явж байна л доо. Энийг одоо хөгжлийнхөө жамаар болно гэж бодож байна. Эсвэл та бүхэн ингээд хоорондоо ярилцж тохироод тооцоо судалгаа хийж болох уу? Энэ бол ерөөсөө хөгжлийнхөө жамаар л бий болно гэж би ойлгож байгаа тий. Сүүлийн том компаниуд ч одоо ингээд өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой бүхэл юм хийж байна л да. Ингээд томроод ирэхлээр энэ ч ашигтай юм шиг байна. Юу гэдэг өөрөө мэдээж санхүүтэй холбоотой учраас өөрөө банктай болчихж байгаа тийм. За юу гэдэг өөрийнхөө үйл ажиллагаанаас хамаарад жишээ нь зарим том компаниуд бол өөрийн юу гэдэг катерингийн компанитай, тээврийн компанитай, агуулгатай гэл тийм ээ. Өөрийнх нь ингээл ван тусал бий болоод байгаа байхгүй. Энэ чанарт тухайн компани чанарт хэр нөлөөлөх вэ? Ингээд олон юм өдөрдөд яваад тахлаар дими юу? Та юу гэж бодож байна? Одоо өөрийн банктай даатгал, өөрийгөө даатгачдаг даатгалын компанитай болол яваад байна л да. Тухайн бизнесээ өрсөлдөх чадвартай хийж чадах уу гэдэг асуудал байхгүй. Одоо жишээлбэл огт мэдэхгүй салбар руу ороод ажиллагаа хийх бол их төвөгтэй шүү дээ. Одоо манай нефтийн салбарын хувьд ярихад бол энэ өөрөө маш их өндөр эрсдэлтэй бизнес байна. Шатах тослох материал гэж нэрлэж байгаа шүү дээ. Шатах тослох материал. Тэгэхээр энэ талаас бол асар өндөр тийм аюулгүй ажиллагааны стандартыг шаарддаг. Технологи маш нарийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй байдаг. Нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг бас зөв хийх хэрэгтэй байдаг гэдэг ингээд салбарын онцлог туршлага бол их хэрэгтэй болдог юм. Нэлээд сайн туршлагатай хүмүүс хийхгүй болдоггүй. Тэгэхээр логистикийн асуулт ч гэсэн адилхан. Энийг мэрэгсэн хүмүүс нь хийж ш тэр нөгөө үр ашиг нь гаргадаг. Зардлыг бууруулдаг, нөгөө чанартай тоо хэмжээгээр хүргэж чаддаг. Илүү мэрэгсэн хүмүүс юм байдаг. Тэрнээс бүгдээрээ хийгээд их юм бол мэдээч бүгд өөрсдөө хийх юм бол яг адилхан төвшөнд байгаад байдаг шээ. Яг мэрэгсэн компаниуд гараад ирэхээр аянда нөгөөдөлий чинь зардал нь багасаад ирэхлээр өрсөлдөөнд нөгөө нэгдсэн юм руугаа л орохоос өөр аргагүй болд юм шиг байна. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө л мэдлэг туршлага тэр хэмжээнд дээр бизнесийн өрсөлдөх чадварын асуудал явчихж байгаа. Тэгэхээр логистикийн компаниудын ажиллаж байгаа гол зарчим бол ерөөсөө л хамгийн бага зардалтай л хамгийн бага үн санал болгож чаддаг. Ерөөсөө л гол өрсөлдөөний хэмжүүр нь ерөөсөө өртөг зардал байж байгаа. Санал болгож байгаа юм байна. Тэгээд Монголд одоо тээвэр 100 хийж байгаа маш олон компаниуд байна шүү дээ. Сүүлийн үед бол бүр их болчихлоо. Тэгээд тэдний санал болгож байгаа үнүүдийг харьцуулахад айгүй их өөр байдаг байхгүй. Тэгээд тэр нь өөрөө буцаагаад яг л нөгөө экспертиз төр туршлагын асуудал байж байгаа байхгүй. Хин хинтэй ажиллаж байна. Ямар нөгөө түнштэй гадаа түнштэй ажиллаж чадж байна. Ямар төмөр замын компанитай ажиллаж чадж байна. Ямар одоо схемээр ажиллаж чинь гэдэг юм уу энэ бүхнээсээ хамааруулаад тэдний өөрсдийн дотоод зардал нь өөр байж байгаа шээ тэ. Тэгээ тэр хэмжээгээр нөгөө логистик компаниуд ч өрсөлдөх чадвар нь ялгагдаад үнээрээ харагдаад байдаг. Нефтийн бүтээгдэхүүнүүдийг чинь бүх компани өөрсдийнхөө богоноор оруулж ирэх гэж байдгүй юм шиг байна тийм ээ. Нэгдсэний компаниуд амжиж орж ирдэг юм шиг байна. Тэр үнэн. Бид нэр одоо өнөөдрийн байдлаар бол зөндөө олон нийлүүлэгчээ судалж авч байгаа. Тэгээ ихэнх тохиолдолд нийлүүлэгч нар маань Монгол улсын хил хүртэл ингээд төмөр замаар тээвэрлээд богонд тээвэрлээд үргээд өгч байна. Тэр богоныг ашиглаад бид нэр өөрсдийнхөө хаагуулгатаар буулгацдаг. Тэгэхээр харьцангуй бидний энэ гадаад логистикийн асуудлыг бол манай нийлүүлэгч нар шийддэг учраас бид нар бол асуудал их багтаа байдаг. Тэгээд үлдсэн асуудал биднийх болчихж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл агуулгах дээр бууж эхлэх цагаас эхлээд цаашаага эцсийн хэрэглэгчд одоо нөгөө
банкнд нь бензин очих хүртэл одоо тэгээд тэр бүх үйл ажиллагаа тэр логистик бол бидний асуудал байдаг. Яг энэ дээр бол компаниуд үнэхээр ялгардаг. Өртөг зарлалын хувьд. Ингээд дотоод компаниуд ингээ хөгжөөд явхлаар энэ манай Монгол улсын дид бүтц хэр нөлөөлж байна одоо хэр саадуулж байна төмөр зам те харилцаа холбоо энэ хотын зохион байгуулалт гэдэг өчнө олон саадуулж байгаа бах тийм. Наадах ч л өөрөө биднэрт илүү бас ухаантай байхыг шаардж байгаа. Нөгөө лимит хязгаартай байх хэрэг илүү зөв ажиллахыг илүү оновч нөгөө сайн системээр ажиллахыг илүү нөгөө биднэртэй хамтарч ажиллагаа логистикийн сүлжээн дээр биднэртэй хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтайгаа их үнцгийн холбоотой байх гэл ингээл олон юмыг илүү сайн хийхийг шаардж байгаа байхгүй. Үнэхээр Монгол улсын хувьд яг энэ дид бүтцийн асуудал их хэцүү шттэ. Мэдээж ганцхан босоо чиглэлийн үндсэн ачаал авч яадаг төмөр замтай. Тэр нь өөрөө бас хөдөлгөөн бүрэлдэхүүний хувьд бугуун багтаамжийн хувьд бол бас тийм айхтар өндөр биш. Тэгэхээр энд бид нэр илүү Монголын төмөр замтайгаа Улаанбаатар төмөр замтайгаа их сайн ажиллаж чадчих илүү нөгөө өгөөжөө сайн аавна. За тэгээд дээрээс нь Монгол улс чинь нөгөө автсан бол харьцангуй тийм өндөр сайхан өгжөөгүй учраас автоврээр бид нар бас бүх асуудлаа шийдээд авах боломж бас их ховор байдаг. Автоврээр одоо гол ачаал аваад явахаар мэдээч нөө замын нөхцөл байдлаас хамаарат бидний хөдөлгөөн бүрэлдэхүүн маань өөрөө их эвдэрч гэмтэх тэр хэмжээгээр зардал их болох ч гэдэм үү тийм дагалдах бас үр нөлөөнүүд орж ирдэг. Тэгэхээр энэ бүгдийг л одоо давж гарахын тулд нөгөө илүү жоохон тийм шийдэл ухаанч илүү жоохон мэрэгжлийн байдлаар логистикийн сүлжээнд хандах шаардлага гарч ирдэг. Тэгээ мэдээж амьдрал дээр бол яг жоо юм хоосон хөндийн үгээр ингээл ярих нь хүмүүс ойлгохгүй юм аа. Тэгээ жижигхэн амьдралын жишээ ярихад бол одоо жишээлбэл одоо тээврийн компани байлаа гэж бод. Одоо автоврээр гол ачаагаа авч тээдэг компани байлаа гэж бодоход тээврийн үйл ажиллагаа бол ерөнхийдөө нэг хэд хэдэн зардлаас бүрдэж байгаа том зардлаас. Мэдээж хамгийн эхлээд шатхууны зардал байдаг. Хоёрдугаарт нь сэлбэг хэрэгслийн зардал байдаг. Гуравт нь мэдээж нэг хүний цалин үстэй холбоотой зардлууд байдаг гэл тээврийн үндсэн зардлуудыг ярих юм бол. Тэгэхээр энэ гурван зардал чи өөрөө цаанаа очивол амьдрал дээр дандаа л янз янзын асуудлуудыг үүсгэж идэг. Жишээлбэл шатхууны зардлыг өгөхөд ихэвчлэн нормчлдог. Норматив тогтоодог. 100 км-т чи тэдийг зарцуулах ёстой гэдэг. Гэвч үүндээ бол юу гэдэг Монгол улсад ихэвчлэн бид нар бол шинэ машин бас тээвэрт ашиглахгүй байна л да. Их компаниудын туршлагыг харж байхад нөгөө өмнө ашиглаж ирсэн машиныг худалдаж авах байдлаар ингэж мэдээж анхны хөрөнгө оруулалт бас өндөр шаарддаг учраас бас тэрийгэ бууруулах зорилгоор хуучин машин авах тохиол гардаг. За тэр хэрээр нөгөө бидний тогтоож өгөх норм маань өөрөө жоохон яг бодит байдалтай нийцэхгүй болчиход байдаг. Жишээлбэл бид нар нэг юм түгээлтэнд ашигладаг юм бүхэхтэй машин худалдаад авлаа. За паспортон дээр болох нөгөө машин маань 100 км-т нэг 15 литр түлш зарцуулах хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэл нөгөө өмнө нь хэдэн жил ашигласан мэддэхгүй, яаж ашигласан мэддэхгүй машин маань бодит амьдрал дээр 20 юм 25 литр хэрэглээд эхлэх тохиол гарч байгаа. Тэгэхээр бид нөгөө талдаа бид нар анх бизнесийн төлөвлөгөө хийхдээ санхүүгийн төлөвлөгөө хийхдээ нөгөө лимитэд 115 гэж тооцсон байна шүү дээ. Тэгт бодит байдал дээр 20-25 гараад идэг. Тэгээ байнга зардал нэтэрч байгаа юм шиг харагддаг. Нөгөө талаасаа зардал бас өндөр байна гэсэн үг. Тэгээд за ингээд шатхууны лимит нь өсөж явчихж байгаа. За энийг бас нөгөө талаа зүгээр шулуухал ярьж байгаа шүү дээ. Жолооч нар маань бас ашиглан ярьж байгаа тийм. Тий, үнэн ч юм уу, удлаа ч юм уу ерөөсө 25 эдэд байна, 30 эдэд байна гэх байдлаар ингээл нэг л хүний амьдрал юм хаана ингээл янз янзын байдлаар бас ашиглагч гэдэг юм уу ийм асуудлууд бас гардаг. Энэ бол бодит амьдралын жишээ. Тэгэхээр энийг бид нар хянахад их түүхтэй. Хянахын тулд одоо сүүлийн үед яаж нэг ихлээр тусгай тоног төхөөрөмжүүд байгаа. Одоо жишээлбэл түвшний зарцуултыг хяндаг GPS нөгөө GPR системдээс өөрсөн тоног төхөөрөмжүүд тавьж байгаа. Тэр нь өөрөө бас хөрх өөртөгтэй гэл тийм. Ингээл бүх юмыг автоматжуулаад байвал уул нь сайн хянаад авах боломжтой биш хүртэл нөгөө талдаа өндөр зардалтай хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. За ингээд түвшин дээр ингээд янз янзын бас нормативтэй холбоотой маргаа ерөөсө тасардаг. За дараагийн нэг айхтар юм бол энэ түвшний зарцуулалттай холбоотой юм бол энэ маршрутын асуудал байдаг. Одоо нөгөө замын уртын асуудал. За юу гэдэг өдөрт бид нэр бол нөгөө нэг дунджаар нэг чинь 50 км л ингээд явах юм байна. Улаанбаатар хотоор бараагаа түгээ явах юм байна гэж тооцчдаг. Гэтэл бодит байдал дээр нөгөөтгөө 60 км, 70 км явсан тохиол гардаг. Тэгвэл би 60 70 явсан шүү дээ.
гээд нөгөөтгийгөө баталж харуулад нөгөө спидометрийн заалт малтыг үзүүлээд ингээл энэ бүх нөгөө асуудал өдөр болгоо ингээд тохиолдож идэг. Тэгээ энийг нь бүгдийн тэр дорн шийдээл ингээд яваадах юм бол зардал нөсчдөг. Тэгэхээр энийг л яаж ухаантай менежмент хийх вэ? Энэ дээр ямар арга барил ашиглах вэ? Энтэр гэл ингээд логистик асуудал чи юм их жижиг юмнаас ингээд ураад байгаа даа. Ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим, Францын сонгодог уран барилгаас сэдвлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим, үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим, Английн эртний сонгодог хэвжинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санд болгож байгаа Royal Lounge, Embassy ресторан таныг хүрч байна. Энэ биний хятадын ингээд мужуудаар явсан. Тэгээд замтаа нь мэдээж ярих юм байхгүй. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр ингээд нүхтэй ингээд нүх жалга болохоор доор нь ингээд баган тавьчих юм. Уул дайралтан гут ингээд нүхлээд зам гаргачих жоох. Өөрөөр хэлбэл зам боо шулуухан байгаад. Ингээд өксөх, уруудах юм баг. Тэндээс тэгээд мэдээж хоёр урсгалтай, гэрэлтэй, хамгаалттай. Эндээс юу харагдаж байна гэхээр эдийн засгийн маш том хэмнэлт харагдаад. Мэдээж шатхуун зарцуулалт нөлөөлж байгаа. Нөгөө эвдэрхлээр сэлбгээр хэслэн нөлөө. Сэлбэгний цаана бол нөгөө нэг төмөр нүүрсгэл явж шүү дээ. Дээрээс нь нөгөө аюул освол тийм ээ. Тэгээ таны саяны ярьсан нормыг хэмжих. Шулуун замар чи явсан шүү дээ тийм ээ. Тэгээд яг нөгөө нормороо идэх ёстой машины хувьд бол даацаас шалтгаална. Гэх мэтийн буюу одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр Монгол улсад одоо энэ үнэхээр өндөр түвшний дэд бүтц байгаа тохиолдолд манай нийт үндэсний өртөг ер нь их буурах уу? Буурна шууд буурна шүү дээ. Одоо жишээлбэл манай компанийн хувьд бол шатхуун тээврийн бараг 250 гаруй автоцистернтэй. 400 станц тэгээд дээрэс нь бараг 500 гаруй харилцагч гэдэг тэгэхээр 1000 орчим цэгт 250 автоцистерн маань нийтдээ нэг 17-8 агуулгаас ингээд бүтээгдэхүүнийг ингэж түгэж байгаа байхгүй. За тэнд бол маш олон төрлийн замууд байгаа. Уулын зам байна, талын зам байна, нөгөө хучилтай зам байна, зөв сайжруулсан зам байна. За тэнгуут өвлийн нөхцөл гэж байна, зуны нөхцөл гэж байна гэл ингээл асар олон юм хувилбарууд гараад ирчих Монгол улсын хувьд. Тэгээд тэр болгонд нь зориулсан бид нар нормтыг тогтоож өгч байгаа байхгүй. Тэр нормыг тогтоож өгөх бол нэлээд том их компани дотор их том ажил бол. Том ажил бол. За тэгээд хөгжлийн зайлаас. Тий, тэгээд ерөөсөө энэ Монгол улсын нөгөө дэд бүтцийнхаа нөхцөл байдлаас хамаарат биднэрт ингээд нэмэгдэл ажлууд бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр бүх замууд маань хөрхөнөхээр асфальтаар хүччихсэн, таны хэлж байгаа шиг ингээд бас сайхан байх юм бол бидний хийх ажил маань өөрөө ингээд багасчихж байгаа. Тэрийг нормтыг тогтоох нь хэцүү биш болчихно. Нөгөө талаас шууд эдийн засгийн утгаараа зардлууд бол багасна. Одоо юу гэдгийг засмал замд явах тариф нормтын маань засмалгүй замаар явах нормтыг бас бол хамаагүй хямдхан байдаг. Бидний тогтоож өгч байгаа юм. Тэгээд тэр хэмжээний зөрүү болохоор одоо нэг удаагийн рейс болгон дээр гараад байна гэж бодглохлоор эн чинь өөрөө бол үндэсний хэмжээнд ингээ бодох юм бол энэ чинь маш том хэмжээний хэмнэлт байхгүй. Энэ угаасаа мэдээж төр ингээ хийгээд өгчвөл зүгээр мэдээж зөвхөн шатхуун түгээх биш чинь нөгөө бараа үйлчлэгээ маш олон юм. Бүр сум болгонд татаа авалт хийж шүү дээ. Төмөр зам байх биш дандаа машинаар явдаг. Тэгэл нөхөр хийнэ замдаа эвдэрх асуудал. Өөрөлд Монгол улс маш эрсдэлтэй л ингээд аж төрөөд нь шүү дээ. Хизээч дугуйн хагараал хааж ингээд тэр чигээр эрсдэл гээд. Энийг даатах болдгоо тань. Мэдээж даатах болно. Өөрийнхөө компаниар. Тэггүй. Ер нь бол мэдээж чинь эрсдлээ даатгуулж байгаа учраас аль болохоор хөндлөнгийн компани байх хэвээр. Энэ бол бизнесийн үндсэн зарчим. Өөрийгөө даатах гэж байхгүй шүү дээ. Тэгээд даатгалын үндсэн зарчим чинь хин нэг хөндлөнгийн итгээд миний эрсдлийг авч байгаа. Хэлбэр учраас бид нар ялгуур хөндлөнгийн компаниар даатгуулдаг. Даатгал бол мэдээж логистик үйл ажиллагааны их чухал хэсэг. Өөрөөр хэлбэл эрсдлийг нэлээд бууруулж гэж байгаа тийм. Янз янзын тохиол гардаг. Осол аварууд гарна. Энийг бол үгүйсэхгүй тэр чинь замын нөхцөл байдал, цагаагаар нөхцөл байдлаас хамааруулаад осол аваар гарах тохиолдол заавал гардаг. Тэгээд тэрэндээ бол даатгал бол нэлээд том хамгаалт болж өгдөг. Тэгэхээр бол даатгалыг өөрөө логистикийн сүлжээнд бол нэлээд өргөн ашиглаж явах юм бол бас тодорхой хэмжээний эрсдэл зардлуудаа бас хамгаалах боломж гарч ирдэг.
За маш олон гадны компаниуд орж ирж байгаа. Нөгөөдөл нь уул уурхаа хийж тийм ээ. Тэгээд тэд нар мэдээж бидрээс ингээд олон улсын логистикийн систем, түгээлт, чанар, сав баглаа буудал стандарт шаардаад ирж байна. За ийм нөхцөлд одоо энэ бас нэг хөгжлийн хурд сур болж өгч байна бидний хувьд тийм ээ. Ийм нөхцөлд одоо бас л одоо Монголынхаа нөхцөл тааруулаад аль болох өндөр чанартай стандарттай сав баглаа. Бидрээс бол юу асууж байгаа гэж анханасаа бүтээгдэхүүн авч явахдаа ингээд нөгөө агуулгын стандарт биш шүү дээ. Тэн дотор нөгөө төрөлжүүлэх, сав баглаа буудалтай, чанарын хяналттай, хадгалтын градустай энэ асар олон юм шаардаад ирж байна л да. Энэ нөхцөл танай компани ийм асуудалтай тулгарч байна уу? Яаж шийдэж байна? Яг үнэ. Яг ийм нөхцөл байдалтай бид нар өнөөдөр тулгарч байгаа. Монгол улс одоо өнөөдөр бол баг уул уурхай улс болсон байна шүү дээ. Тэгээд мэдээж ихэнх одоо бизнесийн байгууллагуудын их гол харилцагч нар бол уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тийм байгууллагууд болчихсон. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай. Тэр тусмаа юу гэдгийг олон улсын төвшөнд ингээд нэлээд өндөр стандарт хүрчихсэн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний нэг нь бол оюутлогоо компани. Манай компани бол оюутлогоо компанид нийлүүлдэг. Энэ хэмжээгээр маш олон тийм олон улсын стандарт нийцсэн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болж байгаа. За тэнд зөндөө олон шаардлагууд байдаг. 1 минут 1 секунд ч тэрийг тасалдуулж болохгүй. Маш өндөр хариуцлага. Ягаад гэвэл тэнд нийтдээ 10,000 гаруй хүн амьдарч байгаа. Өдөр тутам амьдарч байгаа. Хүүтний улиралтай, зууны улиралтай. Тэгээд энэ хүмүүсийг тог цахилгаантай байлгах, унттай байлгах үндсэн үүрэг бид нар дээр явж байгаа. Тэгэхээр бид нар бол маш өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бид нар энийгээ дагаад яаж яах вэ гэхээр өөрсдийнхөө сав одоо нөгөө түвшнийхээ савыг хаана байрлуулвал хамгийн оптимал байх вэ? Тасалдуулахгүй байх вэ? Хитэн ширхэг тээврийн хэрэгслийг явуулах уу? Ямар ирээсээр явуулах уу? Өдөртөө ямар хэмжээний ачааг замд гаргадаг байх уу? Буулгадаг байх уу? Гэтэл энэ бүх юмыг нөгөө аюул ослгүй байх, тасалдалгүй байх гэдэг утгаар нь бодож нөгөө зохицуулахаас өөр аргагүй болдог. Тэгээ энэ буцаага цаанаа бол бид нөгөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг юмыг өндөр түвшинд одоо мөрдөх шаардлагатай болж эхэлдэг. Энэ цаанаа бид нар яаж нэхлээрэ замынхаа нөхцөл байдлыг судлах, зөв маршрут гаргах гэх ингээд дагалдах маш олон ажиллагаануудыг сайжруулахаас аргагүй болж байна. Тийм. Тэгээд бүр мэдээллийн системээ сайжруулах. Одоо өөрөөр хэлбэл өдөр тутмынхаа үйл ажиллагаа тэр логистик үйл ажиллагааг бид нар маш нарийн тайлангуудаар мэдчих хэвээр. Тэнд ямар нэг алдаа оноо гарвал бид нар маш хурдан сигнал аваад тэрийг зохицуулж шуурхай арга хэмжээ авчих хэвээр байхын тулд ингээд мэдээллийн системээ сайжруулахаас ахгүйлаад иж бүр ингээд сайжруулалт явж байгаа. Тэгээ нөгөө жолооч нараа сургах, дадлагжуулах, илүү нөгөө аюулгүй ажиллах тийм соёлд хөвшүүлэгч гэдэг юм ингээд ерөөсөө маш олон юм дагалдах одоо нэг ажилбаруудыг энэ бий болгочих. Яг одоо яг өнөөдрийн байдлаар бол би маш ихтэйгээр хэлж чадах юм гэхээр одоо Монголд бол манай компани бол үнэхээр уул уурхайд зориулсан тэр логистик үйл ажиллагааг бол бусад компаниудаас бүр хэд дахин илүү хийж чадж байгаа гэдэгт бол 100% хэвшүүлсэн гэж ойлгож байна. Is the home of the Mont Blanc manufacturer. Монгол улсынхаа дэд үтцийн хөгжлийг та ойрын хугацаанд юу гэж харж байна? Ямар юм эхлээд төрүүлээд хийгээд хийчүүл ядаж танай компанид юм уу? Ядаж энэ нэвт түгээлтийн энэ бараа түгээлтийн компаниуд ашигтай хэлбэрээр тусах болоо гэж бодож байна. Мэдээж зам байлгүй яг, төмөр зам байлгүй яг. Энийг хаагуур татвал таны бодлоор тулгамдж байгаа асуудал байна. Тэгээ ямар хууль эрх зүйн орчин тогтогдож байна? Мэдээж энэ нөгөө нийгмийн баялаг гэж ярьдаг тэр дэд үтсийн асуудлыг Монгол Улсын засгийн газар бол анхааралтай аваад тодорхой хэмжээ шийдэх гэдэг эрчимтэй ажиллаж байна гэж би ойлгож байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд зүгээр бид нэр харж байхад бол ялангуяа автозамыг барих ажил бол маш идэвхтэй хийгдэж байна шүү дээ. Маш их идэвхтэй хийгдэж байна. Тэгэхээр энэ темперэл одоо хурдан цаашаа улмал энэ өөрхөн дэд үтсийг нэмэгдүүлэх тал дээр маш сайн ажилламаар юм шиг санагдаад байна. Зүгээр жишээ дуртахад Америкийн нэгдсэн улсын ачаа эргэлтийн дийлэнх нь бол ерөөс автоврээр явдаг байхгүй гэсэн үү. Төмөр замын нэг тийм айхтар
өргөн сүлжээ ачааргалт бол байдаггүй. Сэгч нар гэдэг нэртэй. Тий. Тээвэрчтэй байдаг. Тэгээ тэрэн шиг Монгол улсын бас онцлог нь бас яг тийм байгаа. Бүх ачааргалыг тээврээр хийх нь илүү зохистой. Төмөр зам нь өөрөө уцаагаад өгөөж багтаа. Ягаад гэвэл одоо юу гэдгийг баруун бүс рүү бид нар төмөр зам тавилаа гэдээ бодоход тэндээс яг тэр хэмжээний ачааргалт нь байхгүй учраас төмөр зам нь өгөөж багтаа болчихж байгаа юм. Тэгээ бидний хувьд бол энэ замуудыг маш хурдан барьж ялангуяа өнө хурдны замуудыг бий болгох юм бол энэ өөрөө буцаад эдийн засгийн таны түрүүний хэлснээр эдийн засгийн хувьд бол маш том хэмжээний бүтээмж бий болно. Хэмнэлт бий болно. Тэрийг өөр одоо тэндээс гарч ирж байгаа хэмнэлтийг бид өөр зүйл рүү одоо хөрөнгө оруулалт хийх боломжууд нь нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Үндэсний компани хөгжнө бол гэсэн үг. Тэгэхээр ялангуяа зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа хүмүүсийн нэг бид зүгээр хэрэглэгч утгаар нь би одоо ярьж байгаа. Харж байгаа гаргаж байгаа нэг төвөөрөл алдаа бол логистикийн шийдэггүй асуудлуудаа гаргаад байгаа байхгүй. Одоо зөв сүүлийн жишээ ярихад одоо өөр тохиолдсон шиг л ярьж байгаа шүү дээ. Одоо Монголд IPTV гэдэг маш олон сонголттой үйлчлэл бий болж байгаа шиг байна л да. Гэтэл одоо окей тэр IPTV-ийн үйлчлэгийг чи авъя гэхэлэр буцаагаад яг хинт хандах нь ойлгомжгүй. За тодорхой хэмжээнд гүйсээр гад нэг хүнд ингээд хандлаа гэхэд нөгөө нөхөр нь яг тухайн бүтээгдэхүүнийг надад хизээ яаж одоо нөгөө суулгаж өгөх гэдэг яах гэдэг нь ойлгомжгүй. За тийм нөхцөлөд үүсэж байгаа. За тэгээд нэлийн хүсэл байгаа учраас тэр чинь нэлээд явж байгаа шүү дээ. Тэгээд явж байгаад за ямар ч байсан гэрээ контракт хийгээд нөгөө бүтээгдэхүүнийг манай гэрт дотор ингээд суурлууж өгөхөр болж байгаа. За тэгээ бас алга болчихж байгаа. За тэгээд нөгөөх нь яасан гэсэн чинь тэр дүүрэгт айгүй их ачаалттай айгүй олон айл хийгээд яваад байгаа гэлээ. Тэг ингээд үндсэндээ нөгөө би мөнгө төлсөн цагаас хойш бараг 7 хоногийн дараа гэрт дотор нөгөө үйлчлэгийг авч тавьж байгаа шээ. Тэгээ эн чинь өөрөө буцаагаад шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байгаа бол тэр нөгөө ачаал нь ямар авах вэ? Хэдийн хэмжээний одоо захиалгууд гинт орж ирэх үү? Дандаа шинээр ухсралт монтаж хийх учраас тэнд нь хэдэн хүн ажиллах ч гэдэг юм яг бас л логистик асуудал байхгүй. Энэ бүгдийг ерөөсө тооцоолохгүйгээр ингээд ажлыг эхлүүлж байгаа юм харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө анханасаа нөгөө шинэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүний сэтгэл нь ингээд яг тэр логистикийн асуудлаас болоод унцчихлаар буцаагаад дараагийн шинэ хэрэглэгч олох магадлал нь бол буурчихж байгаа байхгүй. Яг зөв. Тийм. Тэгэхээр бид нар логистикийн асуудлыг маш сайн шийдэх ёстой. Хурдан шуурх авах ёстой. Ялангуяа шинэ бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүлж байгаа бол бид нар гинтийн огцом ачаал гэдэг юмыг бол аягүй сайн бодож бэлтгэлтэй авах ёстой. Шинэ бүтээгдэхүүн учраас ерөнхийдөө хэрэглээ нь тодорхойгүй шүү дээ. Хэдийн хэмжээнд хэрэглэх үү, хэдэн хүн захиалга өгөх үү, хэдэн хүн худалдаж авах гэдэг нь ойлгомжгүй байдаг. За яг багцаа тоо байдаг. Тэгээ бэлэн байх ёстой. Тэгээ бэлэн биш байдаг. Тэгээд нөгөө хүчин чадалд хүрэхгүй тэрнээс болоод хэрэглэгчдийг гомдоох, хэрэгжүүлэх, хүлээглэх юм асуудлууд гараад нөгөө зах зээл нөгөө бүтээгдэхүүн нэвтрэх байдал нь ингээд сулраад унаад явчихдаг юм тохиолдлыг бол маш их олон харж байна. Тэгэхээр ялангуяа шинэ бүтээгдэхүүн зах зээл нийлүүлж байгаа хүмүүс бол логистикийн асуудал аюул сайн шийдэх ёстой. Яг үнэ энэ тэгээ одоо хоёр дахь бас төгөөмөл гараад байгаа алдаа нь юу гэхээр энэ нөгөө маркетингийн үйл ажиллагаа логистиктэй нийцэхгүй юм аюул харагддгийг. За телевизээр бөмбөгдөөл байдаг. Үнэхээр сайхан бүтээгдэхүүн байна гэдэг л хэвээр. Хүнд бол маш сайн ойлголт өгч байгаа телевизээр. Харамсалтай дэлгүүрийн лангуудаар очихоор бүтээгдэхүүн байхгүй. захиалгахаар бас байхгүй. Тийм захиалгах гэхэлэр байхгүй ч үгүй юм. Тэгээ ингээ өөрөөр хэлбэл буцаагаад бусад үйл ажиллагаатайгаа нөгөө логистикийн үйл ажиллагаанаас их нийцэж явахгүй бол бас болдоггүй. Мэдээж зар сурталчилгаа бол хүмүүсийн худалдаа авах үйл нөгөө сэдэлт бол маш хүчтэй нөлөөлдөг. Тэгээ нөгөө зар сурталчилгааных нь үр ашиг нь гараад идэг. Гэтэл нөгөө талд нь логистикийн темп нь удаан үр ашиггүй байгаад их юм бол хайрын зардал болчихж байгаа. Тийм шүү дээ. Тэгээ их тохиолдолд нөгөө худалдаа авалт хийх гээд очисон хүн маань тухайн бүтээгдэхүүн байхгүй бол ижил төстэй бүтээгдэхүүн авч байгаа шүү. Тэгэхээр бид нэр өөрийнхөө мөнгөөр хүний өрсөлдөж байгаа барайг бас уршлаад байгаа юм шиг надад санагдаад. Тэгээ нэг компани захиралтаа уулзж байгааг хувьд одоо энэ шатхууны үн ханшиг бас асуухгүй өнгөлөхийн аргагүй. Нефтийн бүтээгдэхүүний үн бол маш олон хүчин зүйлээс хамаарч тогтдог. Тэгээд хамгийн чухал хүчин зүйлс бол мэдээж гадаад үн байдаг. Бид нар бүтээгдэхүүн Америк доллар худалдаж авдаг учраас долларын ашиг чухал байдаг. Тэгэхээр зөвхөн ойрын үеийн прогноз харах юм бол бидний гол нийлүүлэгч болох Оросын холбооны улсад бол бүгд нэлээд олон төрлийн татварууд нэмэгдчихлээ. Дээрээс нь автобензиний төрлийн бүтээгдэхүүнүүд бас олдсон их хавар байна. Ягаад гэвэл ер нь хөвчлэн энэ намрын үйлрэлд бол
Оросын үйлдвэрүүд ерөөсөө том хэмжээний засварт орчдөг. Урс улсорт орчдөг. Тэр хэмжээгээр гарцсан буураад бас ер нь намар тишээгээ бас энэ автобензиний олдолцол нэлээд хомс болчдөг. Хомс гэхээр үн өсдөг. Тэр гадаад үн бол ерөнхийдөө бол өсөж байна. Тэгээд долларын хаш шиг тавхан харж байгаа бах. Тэгээд долларын хаш бол нэлээд өсчлөө шүү дээ. Тэгэхээр энэ хоёр гол хүчин зүйлс нь нэлээд өсөж байгаа учраас энэ нефтийн бүтээгдэхүүний худалдаалах үн бол ойрын үед өсч магадгүй л гэсэн тийм ерөнхий төсөөл таамаглал байна шүү дээ. Монгол хизээ нефтийн үйлдвэртэй болно гэж бодож байна. За зүгээр би айгүй бодит байдлаар их оптимал нэг оптимист байдлаар хэлэх юм бол нэг 17, 16, 17 оны үед л болов гэж бодож байна. Болчихно. Дотоодоо хангачна гэж. Тэгээ дотоодоо үйлдвэртэй болох. Үйлдвэртэй болоод хангачна гэж байна. За ингээд манай нэвтрүүлгийг үгээр ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд бид хоёр өнөөдөр логистик гэдэг сэдвээр ярьсан. Та мэдээж энэ том сэдв. Мэдээж энэгээр зөвлөгөө өгдөг сургууль зөвлөх компаниуд мэдээж байдаг. Та бүхэн юу гэж хэлэх чинь гэхээр энэ чиглэлээр бас сайн судалгаа хийж боловсрол авахгүй юм бол бүтээгдэхүүн зарах нэг хэрэг тийм ээ. Оновчтой зохион байгуулж түгээх нэг хэрэг гэдэг асуудлыг бол өнөөдөр хөндлөө гэж би ойлгож байгаа. Та ингээд мэдээж сүүлийн минут гэж байдаг. Үзэгчтэй хандаад миний асуугаагүй энэ асуудалтай холбоотой өөр гаргалгаа юу вэ? Үзэгчтэй хандаад энэ сэдвийг сонирхож байгаа хүмүүст хэлэхэд бол энэ бол өөрөө мэргэжлийн үйл ажиллагаа. Логистик гэдэг бол илүү мэргэжлийн хүмүүст илүү туршлагатай хүмүүст энэ асуудлаа даатгах хэрэгтэй. Тэгээ тийм хүмүүсээс бас тусламж авах хэрэгтэй болов уу гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл Монголын маш олон практикуд байгаа юм. Яг энэ логистик үйл ажиллагаанаас болоод алдагдал хүлээсэн, хүнд байдалд орсон тохиолдол зөндөө бий. Одоо нэг компани жишээ ярихад бол бүхэл бүтэн маш том логистикийн төв байгуулчаад хэдэн тэрбумаар хэмжигдэх алдагдалд орж ирсэн. Яагаад гэвэл барааныхаа хугацааг менежмент хийж чадаагүй. Ихэнх тохиолдол яасан гэхээр агуулгах дүүрэн бараатай зөвхөн агуулгын наадталд үүдэнд байж байгаа бараануудаа эргэлдүүлээд цаана байсан бараанууд нь эргэлдэж чадахгүй ингээд бүх хугацаанд дуусаад ингээд маш том алдагдалд орсон жишээ юм шиг Монголын жишээнүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ агуулгын үйл ажиллагаа, энэ түгээл дистрибьюшны үйл ажиллагаа, тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагаа энэ бүх юм бол өөрөө мэргэжлийн хүмүүсийн их ажил байдаг. Энийг тусад нь мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэг. Тэгэхээр бид нар аль болохоор ийм улсуудын тусламжийг авч энэ хүмүүсийг ажилуулж яж энэ та бүхний логистикийн үйл ажиллагаа маань яг тэр зах зээлд байгаа эрэлт хэрэгцээтэйгээ нийцэж та нарт илүү орлого ашиг илүү өрөг өчийг авчрах юм аа л гэж одоо гойхон зөвлөмөр санагдав. За ингээд танд сонирхолтой ярилцлага өрнөсөнд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Эрхэм мөндөд үзэгчтэй манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа баяртай.